Эрхэм мөндөд Монгол болон Японы бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, нийт үзэсгэлэнт оролцогчид хүндэт зочдоо Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлцээр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ан хүрээнд 5 дахь удаагийн Монгол Японы бизнес форум нь цар тахалтай холбоотойгоор анх удаа захимаар зохион байгуулагдаж байна. Энэхүү форумыг зохион байгуулахад хамтран ажилласан Япон улсын эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яам, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол улсын гадаад харилцааны яам, Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яам, экспорт олон улсын худалдааны төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон салбарын холбоодод Монголын үйлдвэрлэгчдийн өмнөөс болон хуваасаа баярлал талархснаа илэрхийлье. Үзэсгэлэнд Япон улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй Японы бизнесүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зорилготой Монгол улсын хүн сүдэ аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд оролцож хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, ноос ноолор, арьс ширэн бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор анх удаа захимаар зохион байгуулж байгаа нь нэг талаасаа бид орчин үеийн дэвшилтэд техник технологиг ашиглан орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, хоёрдугаар хил хязгааргүйгээр бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулах, цаашлаад экспортлох гарц нээгдэнэ гэж үзэж байна. Цаашдаа бид Монголын үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийг тусгасан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, хүнд, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүнийг Японы хэрэглэгчдэд таниулах, сурталчлах, холбоо тогтоох, Японы хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортынхаа хэмжээг нэмэгдүүлэх явдал юм а. Энэ үзэсгэлэнгээс олон гэрээний суур тавигдсан Японы бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож жил ирэх бүрт Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ олноор экспортлсон арга хэмжээ болно гэж итгэж байна. Ингээд үзэсгэлэнгийн арга хэмжээнд амжилт хүсье. Баярлалаа.